Сэлб болынхоо далангийн догчлолтын ажил дээр бас ирж ээлжит одоо ажлын явцтай танилцж байна. Манайх одоо баруун уртлын булангийн чухам сүлжээ явж исэн хэсэг буюу төс цааны ажил одоо энэ дээр нэг цаана 10 км газар тутгаад тэгээ ер нь орцгочны хэсгээс тутгаад тэгээ манай яг битээ хийсэн ажлууд дуусч байгаа тий. Тэгээ гүйлгөө тулаад тэгээд дуусч байгаа. Ханаараа тулах байлоо. Ханаараа тулгана. Энэ ч одоо шугам хоолойны ажлууд юу явж байгаа тий. Одоо энэ дээр хөрсний усны 700 шугам наашаага гараад тэр шугамтай очиж холбогдох юм. Тэгээд тэр цаана гарч байгаа шугам. Тэр цаатлын шугамтай очиж холбогдох юм. Энэ доогор нэг бохирын зүүн сэлбийн 500 гэж зүүн одоо баян зүрхэд хийчихэж байгаа бохир. 10 туурчлаа хийвэд хивээ зангидж байгаа юм тий. Танах энэ хэсгээр хэдүүн ажиллаж байна? Манай энэ дээр нэг 15 6 хүн байна. Усууг цэвэр усны 700 энэ зүүн талын яг одоо энэ хоогоор болд хийж байгаа хэсгээр дууссан. Одоо яг энэ одоо урсж байгаа яг энэ гол урсж байгаа хэсгийн доогор нэг холболт хийх юм. Ус нүгний нартлаас энэ модны энэ дээр нэг энэ өвч шугам нь хоёр талаас шугам холбогдоо болцсон. Одоо энэ дунд нэг 10 м газар холболт хийх асуудал. Энэ болтыг хийчээд энэ голыг эндээс нь залж цаатараа усгаж өгөх юм. Энэ гол байгаа хэсгэр хийх учраас нэг голынхоо цаг авах юм. Буцаан дөрвөлтэй шууд орж байгаа. Орж байна уу? Одоо ингэ хийж байгаа юм байна. Одоо буцаан дөрвөлтэй хийгээд энэ хэсгээр нь голыг усгаж голыг голдуулж тэгээд энэ хэсгээ авах. Хойгоор юу болж байгаа вэ Дамба? Зүүн талын төгчлөлтийн төвшөө одоо яг энэ харагдаж байгаа дэр ирээд энэ 98 дугаар байрны харалтаа ирээд одоо яг энэ ирээд дуусчих. Чулуугаа нөөцлөөд авцсан энэ зүүн талын чулуунуудаа. Энэ хэсгийн төгчлөлтийн чулуунуудаа гэсэн үг тийм. Тий одоо энэ урагшаа эрхлэх чулуунууд нь эндээ нөөцлөсөн байгаа. Төгчлөлтийн төвшнгөөр нь нүсийн дуулаад өмнө энүүгээр гол урсгаж ийсэн техник. Энээс цааш бол тэр чигээр яг селар талбайг нь бэлдээ төгчлөлтөнд бэлдээд өгчөж байгаа гэсэн үг. Төвшингийн арга. Төвшингийн арга бол хойдлын хэсэг бол чулуугаараа ингээд болцож байгаа тий. Одоо энэ хэсэг бол төвшингийн арга таад бол чулуугаараа төгчин. Тий. Гүүрний цаатлын ханы дээдлийн хэсэг бол болцсон тий. Болцсон. Ханы уртлын шилгээнүүд бол болцсон. Дээдлийн малгайчлаад хойноос явж байгаа юу? Хоёр гүүрний хойноос явж байгаа. Уртлын хэсэг рүү арай орж амжиг байгаа тий. Уртлын хэсэг рүү хөөгд ингээд явж байгаа юм. Гэрэл малгайчлал хоёр зэрэг явж байна. Одоо энэ үртлөл тэгшлэний төвшин ингээ хөөгд. Одоо ингээ хөөгд төвшингийн аргаар урагшаага дуустал гүр. Төвшингийн аргаар чулуунуудаа тавьж байгаа. Чулуун зургийн дагав. Эндүүдлийн ажил явуулж чулуугаа тавиад. Тэгээ урагшаа ингэж хөөж яваад саяны усуугийн уртлын дуусаад уртлын ханаа цутгаад тэгээ төвшингөө цаашаа гаргаж өгөө. Тэгээ бэлгүүн Монголын ажил. Ер нь манай хүрээний дуусгаар байж байгаа тийм. Ажлын буюу ажил ихсэн цагаас хойш тодруулга бүх шугам сүлжээний байгууллага буюу цэцлэгаан түгээх дулаан, усууг, холбоо мэдээлэл цэцлэгаан түгээх. Ер нь дэвтэ 5 улсын байгууллагын 5 оршихтойд байнгын холбоотой байнгын хамтран ажиллаж байгаа. Манай нэг мэдээллийн сангийн өмнөд бас жоохон зөрүүтэй юм байж байгаа тийм. Инженерийн байгууллагууд юу? Тий. Улаанбаатарын цэвэр усны төв 700-ын шугам явж байгаа. Бохирын шугам явж байгаа. Хойноос урагшаа гарч ирж байгаа. Хөрсний ус зайлуулах шугам явж байгаа. Дээрээс нь үндсэн Улаанбаатар хотын төвийн бүсүүдийн энэ офсуудын тижээлийн цэцлэгаан тижээлийн кабелууд явж байгаа. Дулааны шугам таарлуу. Улаан таарсан. Улаан таарсан. Ингээд бусад бүх дэд үтцүүд ингээд таарж байгаа. Тэр болгоныг шилжүүлэх ажил зүг гаргах гэдэг ингээд асуудлууд үүсэж байгаа тий. Ер нь 11 сарын 10 15% бид дуусчихаар. Тийм тэр үед бол хангалттай дуусчихна. Энэ хэсэг дээр түшид сантай байлоо. Жижиг түшид сантай. Хоёр үедээ авах юм шүү дээ. Тий. Хоёр энэ нэгдүгээр үе. Доотлын үе буюу түшид цааны үе байгаа. Түшид цааны үе. Тий. Энэ ажил дуусны араас түшид цааны үе орох юм. Эндээс ийшээ ингээд явгууны чулуун замтаад энэ чинь 30 сая дээдлээ 90 санж хашлагтай байгаа. Одоо энэ дээдлийн түшид цаанаас энэ доотлол түшид цааны гэдэг энэ хэсэг чинь налуу. Хамгийн налуу хэсэг чинь энэ хэсэг байна. Тий. Энэ налуу дээр болохоор нөгөө хүчтгсэн тоор явах бай. Нурлалтаас хамгаалсан. Тэгээ зүлэгжүүлэлттэй. Тэгээ зүлэгжүүлэлттэй. Далангаар ингэж явж байгаа дээшээ гүүрлөгөө шууд холбогч байгаа. Гүүрлөгөө метал шатаар сэл бодны дээгүүр явж байгаа гүүрлэг хүн гарчдаг. Доошоогоо бас буугаад явган гарцаараа гараад гарч болдог байдлаар шийдэж өгч байгаа. Энийг бол шууд холбож болохгүй байсан. Тийм учраас бид нар бол метал хийцлэр ингээд гаргаад дээшээ шууд энэ натурынхаа гүүрэн дээгүүр гараад цаашаа явцдаг. Гүүрнийхаа нөгөө талаараа бол бид нар доогуур нь шууд нөгөө скутертэй, тэрэгцтэй иргэд маань шууд ингээд гүүрнийхээ доогоор чөлөөтэй гарчиж олдог. Дээшээ бас шатаар гарч олдог. Ингээд натурынхаа гүүрийг дээгүүрч гаталдаг, доогуураас чинь чөлөөтэй гатлаад энэ нарны замаас бүр хойшоо дараагийн нөгөө явгууны гүүр ЮНЕСКОгийн гудамж хүртэл бол хоёр талаараа ингээд иргэд маань алхаж болохоор ийм өргөн ийм тэгээ голын хажуугаар хүмүүс зугаалж болохоор ингэж бас хийцлийг өөрчлөлт бол хийж байгаа. Ирэх жил бас бидүүсийн төлөвлөлөд байгаа энэ дундуур нэг явган гүүр тэр хэсгээр хуучин зурагтай Улаанбаатар үеийн харалтаа тий. Энэ одоо шонс өрөөдөө бүгдийг хийгээд бэлдээд зинхлээ болчих юм. Тэлб болын дагуу хүмүүс маань алхаж болдог. Хүндээ ээлтэй хаханд бол хүмүүс алхаад скутерээр ингээ явж болдог. Тэгээ ногоон байгууламжтай. Ийм сайхан хотыг бүтээе гэдэг ингээд зураг төсөл гаргаад хийж байгаа. Мэдээж
хүндрэлтэй асуудлууд, Монголын компаниудтай нийлээд сурах асуудлууд их байгаа. Зүлэгжүүлээд тор татах үл бас. Тэгээ хүчтгсэн тор татна. Тэгээ ногоон зүлэгжүүлэлт явагдана. Зам руу гоч гардаг. Ингээ гүрлэг шууд гардаг. Ийм хоёр байдлаар хийгдэнэ. Энэ зураг маань одоо эх 7 хоногт гараад болно болчих. Аха. Ингээд энэ гүрлэгөө ингээд шууд гүрлэгөө гараач тий. Ингээд зам руу гоч гарч болохоор. Энэ ингээд 30 см доороосоо. Тэгээ ингээд эртээ. Тэгээ метр 20-той. Ингээд 90 см дээр металл юутай бариултай, хашлахтай байхаар байж байгаа. Замууд дууссан, гэрлүүд одоо суйрлуулагдчихэ. Тий. Гэрлийнхээ шонгийнхоо тулаад гарч байгаа байлоо. Гамба. Энэс 10 см. 10 см. Ингээд тулаад дуусах юм уу? Тий, хоёр тойрч явах юм уу? Тойрохгүй. Яг Тулаад дуусах юм тий. Энийг бас дүүрэхтэй ярьж байгаа тогтчуулах асуудал байгаа юм байна. Нэг мөр зүлэгжүүлээд явуулъя гэж төлөвлөж байгаа. Ярьж байгаа энэ хашааг бол ер нь бол авалч зүгээр юм байна. Тэгээ ингээд нэвт Баянзүрх дүүргийн 40 орон засаг дараа тэгээ Баянзүрхийнхээ тогтчуулахынтайгаа яриад ингээ. Бид анх яасан тийм ээ. Юмнууд айгуу чанартай юм. Зузааны нүрт нэмсэн шүү дээ. 40 хорооныхоо сөөхөттэй ярьж байгаад энэ хашаануудыг авуулаад энэ эсгүүдээ гоё паркинг нь бол машин паркинг болгоод зүлэгжүүлэх нь бол зүлэгжүүлээд нэг бүр Баянзүрх дүүргийнхэнтэйгээ тогтчлолтойгоо ярьж хийх ажлууд байгаа юм байна. Тэгээ энэ талаа бол нэг бүр ингээ цэгцэлсэн дээр баг. Доогуур гэрэл сэлээ танаа дээр авах уу халиуна. Зургууд нь арай хурж ирэг байгаа. Төвөөгөө гоё. Тэр 98-ийн 1 гэсэн байр хүртэл явцсан байгаа. Энүүгээр байсан нийт бараг 300-аад машины бүгдийг чөлөөлж өгч. Иргэд баач гэсэн бас их ам сайтай хамтарч хэлсэн байгаа тий. Чи зогсоол нь багасж байгаа боловч хүүхдүүд нь өөрснөө гараад салхилахад энэ эргийн дагуу алхах, ийшээ буугаад голынхоо дагуу ингээд зугаалах, алхах юм гоё хүндээ ээлтэй тий. Өмнө нь бол энэ хэсэг чинь дандаа юм бетонын ширэнг байлаа шүү дээ. Тэрийг бол ийм гоё ногоон орчин алхаж болох ийм гоё тогтчлолтой гоё газар болгож өгч байгаа шүү. Бид нар энэ доторт хоёр талыг бол аль боломжоор зүлэгжүүлнэ. Талбайг бол гоё бэлтгээ. Тэгээ энэ хэсгийн дагуу иргэд маань ингээд голынхоо хоёр тал руу гарч уулдаг, дээрээс нь зугаалж уулдаг, салхилж уулдаг. Ийм сайхан орчин бол иргэдээ бас бүрдүүлж өгнө гэж бас хэлэхээр манай Сила компани хамт одоо халиуны менежер ингээд талбай дээр ажиллаж байгаа.